Өнөөдөр бид Орос дүүрэгт байна. Бид өнөөдөр хөрсний түвшин өндөр газарт Евролос Грунт 4+ станцыг суурилах болно. Евролос Грунт станц нь биогоос ялгаатай компрессорын станц юм. Байнгын оршин суух, цэвэршүүлсэн ус их шаардлагатай газарт илүү тохиромжтой. Яагаад гэвэл тус станцын цэвэрлэгээ нь олон үе шаттай байдаг юм. Энэ станц нь хөрсний усны түвшин өндөр газарт тохирсон байдаг. Усны түвшин метрийн өндөрт байгаа газар энэ станцыг санаа амар суулгаж болно. Шаардлагатай бол хоолойг 200 см-аас 600 см хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Үйлчлүүлэгч хүсвэл эсвэл хоолой нь шаардлагатай түвшингөөс доогуур байх үед захиалгаар хийлгэж болно. Станц нь удаан эндэлгээтэй бүх оёдлууд нь экструдерээр гагнагдсан байдаг. Мөн дам нуруу байдаг. Тэдгээрийг станцын доор суулгасан. Өөрөөр хэлбэл станц шахагдахгүй. Эдгээр нь элс цемтэр нүхийг дүүргэх үед станцын доктортой байдлыг хангах зорилттой тавиурууд юм. Багцад эхний асаалтанд зориулагдсан 2 ууд бактери байдаг. Бид анх асаахтаа бие зас газар руу очиж, уутыг онгойлгож ялгдсан дээр хийгээд хэд хэдэн удаа усыг татна. Энэ бол эхний асаалт. Мөн холбох мөвд, насоо шилжүүлэх мөвд 60 литрийн компрессор, носоос зэрэг нь гадагшлуулах бассейнд очино. Энэ нь албадан станцад зориулагдсан. Мөн ийм гаралтын гэрэлтэй аваарын тохиоллын систем ирдэг. Станц нь хүйтэн усны 25 диаметрийн полипропилен хоолойтой. Энд усны түвшин нэлээн өндөр байна. 1.6 метрт ус гарсан. Энэ хэсгээс сайн харагдах болно. Энэ тохиолдолд элсний дэр шаардлагагүй. Нүхэн өөрийн гэсэн байгалийн элстэй. Тиймээс бид станцыг элсэн дэргүй 1.6 метрт буулгана. Мөн нүхний диаметр нь 2.5 м, өргөн нь 1.7 м, өндөр нь дэрийг оруулаад 1.6 м. Ус байхгүй, шавар байгаа бол та метр 70-аас метр 75-ын нүх ухаж 10-аас 15 см-ийн дэр нэмнэ. Станцыг доктортой байлгахын тулд эхлээд хэсэгчлэн усаар дүүргэдэг. Дэрээ нь оргож станц нь дэгшгэн байгаа эсхийг шалгаад дараа нь цацаж эхэлнэ. Төвшнийг тогтоож хөдөлгөх шаардлагатай бол хөдөлгөж болно. Станцыг усаар дүүргэж байх оронд залуучууд маань траншейна ухаж байна. Иж бүрдэлд 1.5 м утас байдаг. Тэрнээс 40 см-ийг нь тайрчихъя. Энэ хэсэг маань вилкэн дээр очино. Контактуудыг цэвэрлээд нүхэнд богино цахилгааны утас хийж утас холбогч ашиглан цэнхэр утсыг холбоно. Цахилгааны утсыг тохиоллын систем рүү оруулна. Энэ хөвгч унтраалгыг ийм хоолойд холбож, булан болон битүүмжилсэн оролтыг нь гагнах шаардлагатай.
Би яаж хийдгийг харуулъя л да. Эхлээд баллон авч хоолойг халааж буланг нь болгоомжтой халаана. Та үүнийг гагнуурын алхаар эсвэл миний хийж байгаа шиг хийж болно. Ингээд гагамжихна. Бүх зүйл гайхалтай болж байна. Гагнуурын аргаар гагансантай адилхан болдог. Өөрөөр хэлбэл та аль ч аргаар нь хийсэн болно. Мөн битүүмжлэх оролт дээр ирээс гаргахгүй тулд хоолойг халаана. Цаг маш ихээр хэмнэдэг. Битүүмжлэх оролттой халаагаад гагнана. Хөвөрийг битүүмжлэх оролт руу оруулах хэрэгтэй. Таван сантиметр орчим үлдээж битүүмжлэх оролтыг чангална. Дараа нь хүчийг нээдэг хөвгчийг цахилгаанаар хангах хэрэгтэй. Хөвгч доторх бөмбөг хаагдах үед энэ нь өөрөө тохиолдол руу шууд тижээл өгдөг. Ийшээ сэрээгээ оруулаад сэрээ нь иж бүрдэлд орсон байгаа. Энэ нь аваарын тохиолдолд. Иймэрхүү байдалтай харагдана. Чийдэнгийн дараад нь суулгана. Энэ аваарын тохиолдол байна. Чийдэн 2 утас. Бас цэвэрлэнэ. Хайрцаг энд байна гэж бодъё. Энд нүх гаргана. Автирка халааж агаад нэг нүх гаргая. Нүхэнд ус орж кабелд хүрэхээс сэргийлж бүгдийг халуун цавуугаар битүүмжлэнэ. Ламп нь урт хугацаанд хэрэглэгдэн бас битүүмжлэл сайтай. Чийд нь харанхуйд маш тод анивчиж сайн харагддаг. Энэ талд нь бас нүхийг нь наана. — 9 мм-ийн диаметртэй тусгаарлах хоолой байдаг. Томоохныг дастаж авна. Тусгаарлах хоолой нь наадаг байх ёстой. Мөн 3 мм-ийн жижиг байдаг. Өөр төвшөнд утсыг байрлуулъя. Ингээд 2 тусгаарлагчтай боллоо. Эхний ангилалд тусгаарлагч хоолой, хоёр дахь нь нэгдсэн утсан дээр илүү нягт байх тусгаарлагч хоолой. Компрессорын иж бүрдэл, дотор нь резинэн хоолой, 2 хумот байдаг. Мөн эвдэрсэн тохиолдолд солих илүү мембран байдаг. Tropus 250 насоос нь сүүлийн шатны хоримтлуулагчийн гаралтан дээр байрладаг. Энд био шиг сэрээг дасдах хэрэггүй, зөвхөн углуургийг нь солино. Иймэрхүү болж байна. Шилжүүлэх мөвт бүгдийн насоос дээр ороодог. Насоос угсаргадлаа. Бид турбаг доош суулгахын тулд элсэн дэрийг шугамн доогуур сунган явуулж байна. Дараа нь хөрсөөр дүүрэх болно. Үндсэн шугамд яндан байдаг.
Энэ нь сорогч болж үйлчилдэг. Ерөнхийдөө бол 100% зориулсан яндан. Таталцал гаргадаг, станцаас дээш татдаг. Станцад илүү хүчил төрөгч орж ирснээр илүү сайн ажилладаг. Энэ нь жижиг том гэхээс үл хамааран бохирын шугамд хэрэгтэй. Яндан нь хаач байж болно. Хамгийн тохиромжтой нь байшинд хийх ёстой. Энэ байшинд яндан төлөвлөөгүй болохоор бид станцын дэргэд яндангаа хийж байна. Шугамын налуу нь метр тутамд 1.5-аас 2 см байх ёстой. Гэхдээ энд арай илүү налуу байгаа. Одоо бид насосыг холбож компрессорыг суйрлуулна. Компрессорыг суйрлуулах нь тийм ч хэцүү биш. Ийм углуургыг залгаад дараад нь тог нь залгана. Тэгээд л компрессор ажиллаж эхэлнэ. Жижиг хайрцагт 3 залгуур байдаг. Нэг нь компрессорынх, нөгөө нь одоо ажиллаж байгаа гаралтын насосных. Энэ гаралтын турбаг 25-ын диаметртэй хоолоогоор уруу налууд суйрлуулсан. Яагаад уруу налуу хийдэг вэ гэвэл усыг тогтоол үүсэхгүй, буцаж урсан гарч дараа нь хөлдөөхгүй тулд. 3 дахь залгуур нь аваарын тохиоллын залгуур. Одоо станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Энд хуваарлах халиа байрлаж байгаа. Яаж тохируулах вэ гэвэл маш амархан. Хаах хавчаараар нь нээж хааж болно. Тохируулахдаа нэг нэгээр нь тохируулдаг. Эхлээд мембран ангаржуулагчийг асаана. Хөөс гарч байгааг харна. Хэрэв хит хүчтэй бол баг зэрэг хаана. Энийг бол тогтмол нээлттэй байлгаж болно. Энэгээр тохируулна. Нэгтээ арай их эсвэл арай бага нээж болно. Дараагийнхыг нээе. Энэ бол аэроб бүс. Маш хүчтэй хөөсөрч байна. Бага зэрэг хаагаад жигд хөөсөрч байгаа эсхийг шалгая. Тэгээд дараагийнхыг нээе. Энэ хоёр захийнх нь лагийг өргөж үндсэн хуримтлуулах бассейн руу ориулах зорилттой эрлифт насос зориулагдсан. Эднүүсийг бүрэн нээж өгдөг. Ингэснээр лаг нь хоолоогоор дамжин өнгөрдөг. Энэ хоёр сүүлийнхийг байнгын нээлттэй байлгана. Хавчаарыг энд холбож хөвгчийг доошлуулна. Хөвгчд тэжээл ирсэн байна. Гэрэл одоо асаалттай байгаа. Тиймээс тайлж болно. Хөвгчийг тохируулахдаа хоолойг дээшлүүлж доошлуулж тохируулна. Мэдээж хөвөрийн уртаар. Та үүнийг ингэж хийж болно. Халилт нь төвшнээс дээш гарах үед ажиллах болно. Гэхдээ би бол 5 см орчим үлдээдэг.
хөвөр дээшлэхэд төвшин ажилласан гэдгийг мэдэх болно. Хуваарлах хайрцгийг бэхэлжж болно, бэхэлгүй ч байж болно. Өөртөө тааруулаад. Бэхлэхгүй бол тагийг чөлөөтэй авч хөвөрийг мөн түргэн авна. Станцын завсрыг ингэж хийн. Түргэн татагчийг аваад үлээлгэнэ. Шаардлагатай бол бүх татагчийг барилгын дэлгүүрээс аваад сольж болно. Энэ нь хурдан тайлагдж хийгддэг. Засвар үйлчилгээ хийхэд хүндрэлгүй. Бүх савнууд энд байгаа. Бүгдийг нь тайлж авч болно. Станцад засвар үйлчилгээ хийх цэвэрлэхэд зориулсан болтууд байдаг. Болтыг тайлж аваад саксыг өргөж, угааж, буцааж тавина. Лагийг мөн бассейнаас соруулж болно. Ямар ч хэцүү юм байхгүй. Хэрэв та байнга амьдардаг бол эхлээд асаахын тулд 2 уутыг хийн. Дараа нь та идэвхжүүлэхийн тулд 3-4 сарын турш 1 уутыг хийх хэрэгтэй. Байнгын оршин сууснаар идэвхжүүлсэн лаг хуримтлагддаг. Нэмэлт өөр зүйл шаардлагагүй болно. Байнгын оршин суудаггүй ирж очин станцыг тогтмол унтраадаг бол 2-7 хоногт 1 уутыг хийх хэрэгтэй. Станцын суйрлуулалт сайн болсон. Мэргэжилтнүүд сайн ажиллалаа. Бүх зүйл сэтгэлд нийцлээ. Сайхан боллоо.